шинэ хүн ирэхээр их баярлдаг. Тийм ард түмэн. Тийм ээ? Нүүдэлчин ард түмний одоо гол юу шүү дээ. Тэгээд зачин гişнээ ороод ирэхээр жигтэй их баярлаж зайгаа чамнаж танаа нутагт ер нь юугаар дайлж өгддөг? Бага бүх юмараа. Бага бүх юмараа. Наад чи ястай гоё үг гэн. Бага бүгдээрнгээр нь бүх байгаа юмараа. Бага юмараа. Тий. Зочиндоо их ач холбогдол өгдөг арт юм шүү дээ. Одоо нөгөө өвлийн идшээ бэлдэн шүү дээ. Бэлдэхдээ хамгийн одоо амттай хоньны толгой махыг бол зочиндоо зочиндоо тусдаа тавьчихдаг. Тэгээд зочид ирэхээр тэндээсээ гаргаж ирээд чанаад сайхан бисбармаха хийж өгөөд ингэж л байлдаг. Бисбармах гэсэн чистэй амар одоо шүлс дүүрж байна. Сайхан амттай шүү тийм ээ? Сайхан. Би чамайг олох гэж зөндөө удсан, зөндөө ирж хайсан. Тэгээд их хэцүү байсан л да. Ер нь бол тэгж явж олсон. Эрлийн үзүүрт олж байдаг. Ингээд өөрөө чинь нэр овог нэрийг сайтар мэдэж авах бас хүмүүс сонсох хэрэгтэй байна л да. Хиний юм блэ? Шаривын Жандос. Миний аавын нэрийг Шарив гэдэг. Шарив. Вэвсгээ дуусчих. Тий, вэвс. Намайг бол Жандос. Шаривын Жандос. Жандос. Би зүгээр хэртний юм санаанд ороод чамайг Жандос гэж хэлэхээр Шарив гэхээр бас их сонин юм ороод энэ Монголын эртний агуу их уран зохиолын ноён оргил Гисрийн дууж дээр энэ одоо дэлхий дээр энэ ертөнцид донсор лин гэдэг 3 улс байжээ гэж эхэлдэг. Гисрийн дууж дээр. Тэг би тэр дос гэдэг үгийг чинь бодохгүй юу? Жандос гэхээр энэ бүр тэр одоо Гисрийн үеийн тий гэж бодогдчихъя. Тэгээд дараа нь чамайг одоо ингээд түрүү яриа сууж орно надад ямар бодол төрсөн бэ гэхээр Шаривын Жандос хэрэг хүн юм байна да гэж. Тий. Хэрэг хүн. Энэ бол нүүдэлчний цаад язгуур нь бол нэг л байгаа шүү дээ. Тий, бидний гэрт амьдардаг байсан. Яг ах уян соёл иргэншил яг нэг л өнгөөр нэг л хэв маягаар явцсан. Тийм. Одоо яг 800 жилийн өмнө 13 одоо их Монгол улс байгуулагдахад байсан хэрэг омгийн одоо үргэлжлэл нь бол бий байгаа байхгүй. Ван хааны бий ачин. Тэгээ их сонин миний ээж 8 хүн байдаг. 8 аных. Тийм 8 аных. Хазакаар бол 8 гэж. Тэгээ би тэгэхээр Таян хааны зэн. Тийм бай. Таян хааны зээ баг. 8-ны Таян хааны зээ. Ирээдүйн Ван хааны ачин. Тий. Тэгээ одоо дундаас нь гасны залуу байгаа байхгүй би. Тийм байна. Та нар чинь одоо Монгол оронд энэ газар нутаг дээр бас нэг олон сайхан одоо шашин шүтлэг тийм ээ. Ёс заншил, уламжлалууд өнөөдөр хүртэл явж ирсэн. Тэгэхээр энэ одоо та нарын шашин шүтлэг бол аль 800-ны тэртех. Тэгээд энэ гол түүний тулын тий. Одоо та яг нөгөө амьдарч исэн, нутгалж исэн газар ярих гэдэг юм тий. Одоо энэ яг энэ туулгаалаа дагаж амьдарч исэн. Хэрэг дом тий хэрэгдүүд. Тий. 8 бол арай баруун тишээгээ. Тэгэхээр эдгээр ер нь цаагаараа бол уг үндэс нэгтэй ийм л учиртай. Агаар нэгтэй. Тий. Тэр нэг олон жилийн дараа одоо 800 жилийн дараа тэгээд нэг улс дотор багтаж амьдрах. Тий. Тэр хувь тохиол учирж байгаа хгүй. За ингээ биднес түүхийн жимээр орчлоо. Тэгэхээр өөрийн чинь нэрийг бол Жандос гэдэг. Жандос. Тэгтээ аав нь Шарив. Аавын нэрийг бол өөрөө ярихдаа Коран судраас авсан ийм нэр гэж өөрөө бид нар тайлбарладаг. Манай өвөө одоо би бас өвөөгийн гар дээр өссөн хүүхдэлтэй. Өвөөгийн хүүхд
Би нэг 10 дугаар 10 нас хүртэл өвөө дээр өссөн. За. Тэгээд өвөө маань их том лам хүн байсан. Ислам шашны том төлөөлөл, шашны төлөөлөл. Тэгээд анх удаага энэ Монголоос Мекке Мединегийн тэр ислам шашны ариун дагшин газарт очиж мөргөл хийсэн 9 хүний нэг. Энэ холоос. Чи 90 оны ихээр нөгөө хил нээгдээд дэлхийдээ харьцаж эхэлсэн. Тэгэхээр юм бэ. Манай ислам шашныхын казак иргэд бол нөгөө шашин шүтэг эрхэн дахиад сэргэж. Тэгээд 9 тийм шашны эрдэм номтой 9 хүн одоо Саярангой байна шүү дээ. Тий. Саярангой ахалж. Тэгээд 9 хүн 9 ахмад шашны төлөөлөлд очиж мөргөл үлдчихэд ирсэн. Тэрний нэг нь миний өвөө. Тэгээд очиод 9 хүнд цол өгдөг. Шашны том хаж хэмээх тийм цол өгдөг. Хаж цолтой Сайпгали гэдэг одоо хүн байсан. Тэгээд миний өөрийн нэр Жандос гэдэг одоо түрүүн та тэр талаас их бэлгшээлтэй юм байна. Яг орчуулж утгачлах юм бол Жан гэдэг бол ам гэсэн үг. Жан. Дос гэдэг нь найз гэсэн үг. Амин найз. Анд найз. Тийм байна. Анд гэсэн л үг нэрсэн тийм байна. Анд яг нөгөө нэр шигээ байх гэж бас их хичээдэг. Ер нь тийм шүү дээ. Хүн нэрээ томс өдөө тийм ээ. Тий. Тэгээ одоо ийм нэртэй хүн байна. Яасан сайхан за баярлалаа. Амин анд. Бүр анд гэдэг маань яг тэр үед бүр одоо хамгийн дээд бэлэгшээ дээр бэлэгдэж анд гэж нэрийдий. Амаараа юу тавьж тангараг тавьж тий нөхөрлөж явдаг тийм ээ. Нүүдэлчин соёл шүү дээ. Нүүдэлчин соёл. Биднээс тэгээд түрүү бас зүгээрчгүй нэг герт бид амьдардаг байсан гэдэг маань энэ л дээ. Тий манай өвгдөөцийн бүтээсэн түүх бол одоо мундаг түүх байна. Энэ бол одоо бид юм. Нөгөө талаар би юм. Эргэж туулсан мөр замаа харж бас одоо ирээдүйд биднийг аваад явчих. Сайхан үе ирж яваа. Хаалга тогшоод байж байна. Тэр хаалга тогших гэдэг тогшоод байгаа нөхцөлтэй танилцах хэрэгтэй. Тэрийг хүмүүст танилцуулах хэрэгтэй юм аа. Тэгээ би чамтай танилцсандаа их баяртай байна. Ингээд энэ ном бол их Монгол улс гэдэг ном л доо. Энэ дээр дэлхийн маш олон одоо өдөртөгч нар Монгол улсын тухай хэлсэн. За эднээс энэ бол ерөөсөө дэлхий биднээр бахархаж байна гэсэн үг. Одоо тэгээ бид энэ бахархлын төр ёсны түүхийн хүндэтгэж юм гэсэн үг шүү дээ. Хүндэтгэж байна. Дээр нь бахарх бид өөрсдөө бас бахархах хэрэгтэй. Тий. Тэгэхээр бид нэгэн төрлийн ийм гэр улсыг нэгэн төрлийн ийм айлыг бий болгосон юм бол энэ айлынхаа сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй болно да. Тий. За тэгэд миний дөө би хүнтэй танилцахдаа шууд фэйсбүүкээр нь танилцж байгаа. Тий. За энэ цаад утгыг бол өөрөө бол баг ойлгож байгаа. Ягаад гэвэл фэйсбүүк дээр бүх юм байна. Одоо сошиал. Тэр хүний зан төлөв одоо янз бүрийн зураг хөрөг тэгээ янз бүрийн юмнууд бодол санаа мөрөөдөл хүсэл тэмүүлэл бүгд байна. Сэтгэл хөдлөл бүх юм. Тэрийг нөгөө 5 үгээр танигдаад байна гэдэг шиг тэрэн дээр бичсэн байна. Нэг өгүүлбэр уншихад цаад утга нь ойлгогдно. Тийм ээ? Тийм учраас энүүгээрээ танилцсан хамаагүй дээр. Одоо тэгээ та нарын хэл өнөөгийн залуусын хэл тийм ээ? Харилцааны хэлбэр. Одоо ч нэг ингээ тэвэр дүүрэн цаас барьж очиод юм уу маш их мөнгө зарж очиод нэг бэлгэлээл тийм ээ? Тэр чи одоо дууссан. Чи чам нуу хаах юм бол байхгүй би ойлгож байна. Дараа нь хоёулаа ажил төрлийн тухай ярина. Өөрөө Монгол улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх төсөв эдийн засгийн зөвлөх тийм үү? Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөдөг тийм. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэд надаас гадна маш олон одоо салбарын зөвлөхүүд байна. Асуудал хариуцсан, салбар хариуцсан. Тэдний нэг юм л дээ би. Нэг нь
Тэгээд гол зорилго нь өөр өөрсдийнхээ мэддэг салбар, өөр өөрсдийнхээ судалдаг салбар, ажиллаж байсан салбарын талаарх одоо арга зүйн тусалцаа үзүүлэх, мэдээлэлээр хангах Монгол Улсын ерөнхийлөгчийг дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, тэр хүний багт өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ зориулах юм зорилготой. Тэгээд яг өөр өөрсдийнхээ хариуцсан асуудлын хүрээнд л асуудлаа ярина, харьцдаг. Ийм маш олон залуучууд байгаа. Тэгээд тэдний одоо нэг нь явж байна да. Одоо тэгээд энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн зарим нэг хууль тойрог тавих, зарим нэг хуулийн санаачлаг гаргахад бол одоо голчлон ажиллах нь шүү дээ. Ялангуяа эдийн засгийн талаар тэгж байгаа. Татвар одоо гайл одоо элдв хангай. Тэгээд төсөв улсын төсөв одоо батлах үеэр ерөнхийлөгч идэвхтэй маш идэвхтэй бай саналаа өгж байгаа байнга. Тэгээд улсын төсөв дээр аль болох хэмнэлттэй байх, өрөлгөн биш байх, төвчж болох зарлуудаа төвчих тийм ээ, хуримтлал үүсгэх нөгөө талд. Энэ санаачлагыг Монгол Улсын ерөнхийлөгч байнга гаргаж байгаа. Энэ дээр тэр нарийн тооцоо судалгаан дээрээ эдийн засгийн үндэслэлтэй тэр санал гаргах ёстой шүү дээ. Тэрэн дээр бид нэр суудаг. Манай хүн чинь нөгөө өөрөө бизнесийн талын хүн, мөнгөний тоог биднээс илүү сайн мэднэ. Тэгэхээр тэр хориг тавьж байгаа тэр их бичгүүдийг тэр одоо өсөлт юунуудыг хоригийг бол чи бичдэг, бичлцдэг байх нэ. Бичдэг гэдэг одоо өөрийгөө ойлгоод яах вэ? Бичлцдэг. Жандас бичлцдэг. Бичлцдэг. Саяхан нэг мундаг хориг тавьсан. Тэр хориг хамгийн сүүлийн хоригийн тухай нэг зогсохын хэлээч. 2020 оны төсөв дээр тавьсан хориг ярьж гинүү та. Манай ерөнхийлөгч өөрөө юм амьдралд их ойрхон нэг та түрүүн хэлсэн шүү дээ, бизнесийн салбарын хүн гэдэг. Тэгээд аль болох амьдралтаа харж байгаа төсвийг. Гэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч бол төсөв батлах тийм эрх хэмжээтэй хүн биш. Улсын хурлын аливаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж өгөх тийм чиглэлээр үндсэн хуулиар олгогдсон. Тэр хүрээндээ Монгол Улсын ерөнхийлөгч асуудал байнга тавьдаг. За 2020 оны төсөв дээр гэхэд Монгол Улсын эдийн засаг сүүлийн одоо 4 жилд маш тийм тэлэлттэй байгаа. Өсөж байгаа орлогонч зарлага талдаач. Яг нэр нь ямар юм байлаа? Яг сэдв нь хориг тавьсан сэдв. Хориг хоёр юм дээр тавьсан. Нэгдүгээрт нийгэм даатгалын сангийн тухай хууль гэж байгаа. Төсөвтэй хамт орж ирдэг. Нийгэм даатгалын тэр хуулийн дээр хэсэгчилсэн хориг тавьсан. Тэр ямар хориг вэ гэхээр нийгэм даатгалын шимтгэлийг үе шатаа нэмэгдүүлэх хууль батлагдсан байсан. 14 онд. Тэгээ одоо бид нар 21% нийгэм даатгалын шимтгэл төлдөг. 10-ийн өөрөө 11-ийн аж ахуйн нэгж ажил олгогч төлдөг байсан. Тэрийг ингээд 1%-аар тэгээ 2%-аар нэмэгдүүлэх эцэстээ 25% болгох төлөвлөгөө өгөх ийм хууль батлагдсан. Тэрийгэ засгийн газар хэрэгжүүлээд явж байсан л да. Тэгэхээр нийгэм даатгалын шимтгэлээ нэмэгдүүлэх тэр заалтан дээр нь хориг тавьчих. Яг тэгвэл иргэдийн нурууны халааснаас битгий аль болох мөнгө авахыг битгий ирмэлзээд бай. Өөрсдөө тэр өөр шугамар орлогоо ол. Ер нь бол ийм хүнд хэцүү үед дээрээс нь иргэд орлого багтаа иргэдийн 3/1 нь ядуу байгаа ийм үед татвараар даяалан нийгмийн даатгалын шимтгэлээр битгий дарамт үзүүл гэсэн ийм санааг хэлчихэж байгаа. Тэгээ тэр хориг авагдсан тийм ээ. Тэр хориг бол авагдсан. Нөгөө хориг нь болохоор төсөв дээр төсвийн нэг хэсэг нь хөрөнгө оруулалт байдаг. Одоо улсын төсвөөр бүтээн байгуулалтын ажлууд хийх гээд нь шүү дээ. Төр одоо зам барих чинь, сургууль цэцэрлэг, одоо конторын барилга гэдэг 9 шидийн барьж шүү дээ. Тэрэн дээр төвчж болох зардлын жагсаалтыг гаргаад энийг бол хөрөнгө оруулалтын жагсаалтаас хас гэдэг юм санал. Бөгөөд тэр хөрөнгө оруулалт гэдэг хэсэг дээр нь 6-гийн 2 дээр тэр авагдаагүй. Тэрийг бол авахгүй. Өнөөдөр энэ коронавирус тэгэхээр бид мэдээгүй байсан л дээ. Мэдээгүй байсан тэр үед бол тий. Гэхдээ өнөөдөр хэрвээ тэрийг төвчих болох зардлаа чигсэлсэн байсан бол баг төсвийг дахиж татдахыг гэж өнөөдөр ярих хэрэггүй шахуу болно. Баг тий. Өөрчлөлөө хардсан юм шиг. Алдагдал одоо төсвийн алдагдал гэж юм байгаа. Төсвийн алдагдал гэдэг нөгөө
хуулийн хэллэг нь өөрлөлтөө. Манай ард түмэн бол алдагдал гэдгээр нь сайн мэд. Одоо ерөөс энгийн айгүй энгийн. Тий. Орлогоос зарлага нь давчих юм бол алдагдал бий болдог байхгүй. Тэгээ алдагдал хаанаас авна гэхээр зээл авдаг байхгүй юу? Чи яхаараа ийм их эдийн засаг мэддэг юм бэ? Би сангийн яамд ажиллаж байсан хүн. Сангийн яамд ажил хашиж байсан. Ямар ажил хийж байсан? Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргахаар ажиллаж байсан. Хэдэн жил ажилласан? 2 жил гарan ажиллалаа. Чи одоо тэг хэдтий? 36 та. Яг 36 агэрч. Тийм үү? Өчигдөрхөн 36 агэрлээ. За баяр хүргэе мэдээ. Тэгээ чи сангийн яамд ажиллаж байсан. Өөр сангийн яамны өөр өмнө бас нэг төрийн өмчт үйлдвэрийн газар. За. Монгол Улсын геологийн төв лаборатори гэж төрийн өмч нь бол төрийнх. Гэхдээ аж ахуйн тооцоотой өөр өөрийгөө авч явдаг ийм байгууллагад бас галтаага бөгөөд одоо тамгийн хариуцч тамгийн газрын дараагаар ажиллаж байсан. Ер нь бол энэ миний мэрэгч одоо энэ сүүлийн үед хийж байгаа ажил аливаа одоо тамга захиргаа гэдэг бол тэр байгууллагын тасралтгүй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах тэр нөхцөл боломжийг хангаж идэг зохион байгуулалтыг хийж байдаг ийм чиг үүрэгтэй байдаг л да. Энэ ажлыг хийгээд явж байсан. Тий. Манай төгөөрний гоё үг гэдгийг тамга түших түшээ. Тамга түших түшмэл. Тэгэхээр өөрөө энэ чинь сангийн яамны тамгыг түшижсэн болж таарна. Яамны эрх зүйн байдлын тухай хууль гэж байна. Тэр хуулийн дээр бүр тодорхой заасан байдаг. 34 5 таа. 32 таа. 32 таа. Төрийн нэг том 4 тамга байдаг гэл юу лээ? Ер нь бол олон тамга байгаа тэр. За хамгийн дээрээс нэг ач холбогдлоор нь бас нэг үн цэнээр нь тий ярьдаг л юм л да. Хүмүүс би яг таг хэлсэн чинь санаанд орж Монгол төрийн тамга гэж байна. Нэгдүгээрт. Ерөнхийлөгчийн Монгол Улсын тэр үндсэн хуулийн дээрээ дардаг. Тий, тэрийг хэн түшиж яах вэ? Одоо Монгол Улсын ерөнхийлөгч дардаг гэхдээ түшдэг хүн тамгийн газрын дарга. Тамгийн газрын дарга. За энэ хамгийн том тамга. За тэгээд улсын хурлын тамга. Одоо эрх барих дээд байгууллага. Тэгнь. Улсын хурлын тамга одоо хууль батлагдана. Тэрэн дээр тэрийг бол улсын хурлын тамгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга түшдэг. Түшин. За. Тэгээд 3 дугаар засгийн тамга. Засгийн газрын тамга. Монгол улсын засгийн газрын тамга. За. Энэ тамгыг бол Монгол улсын сайд засгийн газрын хэрэгжил газрын дарга түшдэг. За одоо 3 юм. За үндсэн 3. За тэгээд энэ нь бол цан хөмрөх гэж их чухал юм байдаг те. Тэгдэг. Одоо улс орны хөгжлийг одоо цан хөмрөхгүйгээр төсөөлхийн аргагүй ш. Авдаргүй айл гэж байхгүй. Тэгээд цан хөмрөгийн тамга гэж байна. Тэгж байна. Тэр тамга сангийн яам дээр байдаг. Сангийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарганд түшдэг. Одоо чи түшижсэн. Түшиж байсан. 32 таа. 32 таа түшиж суусан биш. Түшиж суусан. Чи төрийн тамгаас доошоо ямар болов? Одоо цаашаага ярих юм байна те би. Тий, одоо өнгөрсөн дөрөв явж ярьсан юм чинь те. Тий. Би Баян-Улгийн аймагт төрж өссөн. Баян-Улгийн аймгийн уугуул. За тэгэхээр одоо Баян-Улгийн аймгийн уугуул Жандос аюула фэйсбүүкээр шаарна. Тэр зургийг чинь харна. Би ч бас хэр баргийн юмд итгэхээ байж чаддаг. Энэ фэйсбүүк дотроос нас янз бүрийн гарч ирээ болдгоо. Хилдэ ханган юмнууд. Тийм учраас аюула орё. Яаж орж ийн? Шарвин Жандос. Аавын нэр миний урд. Тийм байна. Тэгээд энэ юун залуучууд энэ ковер дээр байгаа зураг. Тий. Манай залуучуудын хамтарч зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээн дээр, нээлтэн дээр. Чи хөлбөмбөг тоглодог юм уу? Тоглоно. Нөгөө Монгол Туркийн хамтарсан сургууль сурж байхдаа туркууд хөлбөмбөг заасан. За зөв. Турк хөлбөмбөгийн сайн л та мондөг болоос тий. Хөлбөмбөг тоглодог. Тэгээд энэ бол миний хүү байгаа.
Өө тэн зогсчих. Зөө. Хүүдээ нэгдүгээр хөлбөмбөгийн сонирхуулаад дагуулаа явж. Хоёрдугаар төрийн дуулал явж байгаа энэ дээр. Тэгээд бүгдээрээ гараа зүрхэн дээрээ тавиад одоо энэ бол нөгөө аавыг хараад хүүн бахархаж бас аавыг хааж хүмүүж төлөвшөх хэвээр. Тий. Аав бол тэг инг гэж хэлэхээсээ илүү хандлага өөрөө тэрийг хийж үйлдэлээр харуулдаг. За ингэ аав ингэдэм байна. Ийм газар аав ингэж л ийм л зан характер гаргадаг юм байна. Аав асуудалд ингэж ханддаг юм байна гэд. Тий. Тэгээ зүгээр авч тэр нөрөө илүү хүнд наалцтай байдаг юм шиг. Таны гэр бүлийн хүн тэр явж ийн үгүй юу? Гэр бүлийн нэг бүгд л байна да. Бүхэл зураг байна да. Бүхэл зураг байна. Би гэр бүлийн нэг дөрөвний нэг зураг гаргаад. За Талбайт нэг байсан зураг байсан тий. Танаа гэргийн чинь хаана юу хийдэг юм? Ямар мэргэжлийн юм? Манай эхнэр хөдөөжихын их сургуулийг төгссөн. За Аяж ууршлын чиглэлийн мэргэжилтэй. 3 хүүхэдтэй би. Баг нь жоохон байгаа. Тэр хараад хүүхдээ харж байгаа. Хүүхдээ хараад гэртээ байгаа. Өөрсдийн бас нэг хувийн аж ахуй байгаа. Тэрийг бас давхар хариуцаад бүгдээрээ ингээд төрийн ажил хийгээд бүгдээрээ албанд ажиллаад явхаар бас ар гэр хийцүүчих гээд үү. Тэгэхээр нэг зах зээлийнхаа зарчмаар нэг нь арай бизнес тал руугаа байсан зөв болгож яг гэр бүл доторх хуваарлалт хөдөлмөрийн хуваар яг зөв тий. Чи бол төрдөл зүтгий гэж яваа хүн шүү дээ. Гэр бүлийн зураг. Талбай дээр юм уу да? Тэг хүүхдийн баяраар. За чи тэгэд энэ жижигхэн байхдаа Баян-Улгид тий, Баян-Улгид. Эдгээр анги төгсөе. 10 дугаар анги Баян-Улгид. За 10 төгсөөд 10 төгсөөд 10 цагаануур тосгон гэж байдаг аахгүй. Одоо ногооноор сумын нэг баг тосгоны статустай. Зөв. Тэнд аав маань нэг ажил томилогдож очиад тэгээ тэнцэнээс сурж агаад 6 дугаар анги хүртлээ. Тэндээс Монгол төрхийн хамтарсан сургууль гэдэг та мэдэх байх. Мэдлэг байх. Одоо нэг эмпати гэдэг. Тийм. Эмпати гэдэг нэртэй болцсон байл. Тийм. Одоо миний хүү тэнд сурж байгаа. Тэр үед бол боловсролын салбарт одоо том эргэлт нэг гэрэл ассан. Энэ нь одоо манай Монгол төрхийн хамтарсан сургууль байгуулагдсан явдал юм байна гэж би одоо боддог байхгүй. Тэгээ 4 газар байгуулагдсан байдгийг. Баян-Улгийн аймагт, Дархан, Эрдэнэт, тэгээ Улаанбаатарт. Улаанбаатарт байгуулагдсан Монгол Улсын сургуулийн дэргэд лицей сургууль болж байгуулагдав. Бид тэрэн зүгээр нэг орчихгүй шалгалт шүлэг өгөн, шалгалт өгөн. Тэгээд шалгалтандаа тэнцсэн эхний 60 хүүхдийг 2 анги 30-30-аар 2 ангиг. Ердөө 60-ыг л авна. 60-ыг л авна. Тэгээд тэр 60 хүүхдийн нэгэнд болж тэнцээд ороод 4 жил одоо дотор байранд. Тэр чинь яг 1-5 дахь өдөр хүртэл ажлын өдрүүдэд яг нөгөө дотор байран дээр байж сурдаг. Тэгээд танай тэр сургуулийн чинь одоо өнөөдөр яг үр жимсээ өгсөн жимсний мод шиг байна шүү дээ. Маш олон мундаг яваа одоо улс орныг хөгжилд хувь нэмэр оруулж яваа залуучууд энэ тэнд байнга тааралдж байгаа. Тэгээд бид Дархан Эрдэнэтэд төгссөн залуучуудыг танихгүй шүү дээ. Тэгээд ингээ яриад сууж байхад Монгол төрхийн сургууль шүү дээ гэдэг. Тэгээд Дархан нэг школд болж таарч байгаа. Тийм бай. За ингээд цаашаа хоёулаа. За ингээд хоёулаа Туркийн сургуулийг төгссөн тийм ээ. Тэгээд дараа нь ямар сургуульд орсон юм? Монгол Улсын их сургууль өчигдөр төрсөн өдөр болоод хүмүүс баахан зураг оруулчих. Баяр хүргээд нөгөө замбрааг алдсан биш үү? Энэ юу болж байгаа юм? Илтгэл эрдэм шинжилгээний хурлд илтгэл тавьчих. За ямар сэдвээр илтгэл тавьж ирсэн? Би одноос Монгол Улсын их сургуулийн социологийн тэнхимд техник төгссөн. Тэгээд социологч мэргэжилтэй. За социологч гэдгээс энэ зураг болохоор магистр хамгаалж байсан үеийн зураг байна. Зөв их сургуулийн социологийн ухааны магистр зэрэгтэй. За тэгээд дараа нь магистр ямар сэдвээр хамгаалсан? Төрийн албан хаагчдын сэтгэл ханамж гэдэг. Сэтгэл ханамжид социологийн шинжилгээ хийх нь гэдэг сэдвээр. Би бол одоо энэ төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн тогтвортой
байдлын тухай гэдэг дээр бол бүр их дургүй байдаг хүн. Хамгийн сэтгэл ханамжгүй өгөөд найдваргүй, итгэлгүй ажлын байр бол төрийн албаа агш болчихлоо. Одоо бол засгийн газар 1.6 байна уу? 2.1 жил байна уу? Яг тэр хэмжээгээр л өрсөн. засгийн газрын тогтвортой байдал өөрөө Тэр нь байхгүй юм чи. нөлөөлдөг тийм ээ. Тий. Тэр яхаар нөлөөлөх ёстой юм. Уул нь бол төрийн албаны тухай хууль гэдэг маш сайн хууль байна. Тий. Маш сайн хууль. Төрийн албаны мэрэгчсэн байдал дээр маш их анхаарсан. Төрийн албаны цомхон чадварлаг тал дээр анхаарсан ийм хууль байж байгаа. Тэгэхээр энэ хуулийг явж хэн баталдаг гэх улсын хурл баталдаг тийм ээ. Тэгээ улсын хурл чинь баахан улс төрчид байна шүү дээ. Одоо манай нөгөө сонгуулийн тогтолцоотой холбоотой. Тий. 76 жижиг тойрогтой. Тэгээд нэг хүн гараад ирдэг. Тийм үү, сонгогдоод ард түмний итгэлийг аваад тэр нөхдүүд гарч ирэхдээ 9 шидийн амладаг байхгүй. Би чамайг ажилдаа болгоно, төрөлдөө болгоно гэдэг тэр хүнийг хүрээлсэн бас тодорхой хүмүүс байгаа. Тэр чи одооний энэ яриад байгаа тэднийг 60 тэрбумын схем 18 тэрбумын схем бүгд яг тэр хэмжээгээр л орсойлогдож байна шүү дээ. 15 тэрбумыг бол мэдэхгүй юм байна. 60 тэрбум Арчилсан намын 18 тэрбум сая гараад ирсэн үе. Нэг хүнээс сэдийг авлаа. Тэр бол сонгуулийн зардал. Тэр чинь элдод явах асуудал. 60 тэрбум гэдэг эн чинь тодорхой хугацаанд шалгагдсан хэрэг шүү дээ. Бодиттой хэрэг байхгүй. Тэгэхээр энэний цаана нөгөө төрийн албаны таны яриад байгаа төрийн албаны тогтвортой байдал явж байгаа байхгүй. Тэгээ өөрийн хүмүүсээ төрийн албад байршуулахын тулд төрийн албыг бол одоо жоохон намын хэрэгсэл зүгээр самарж байгаа байхгүй хөдөлгөөр ярих. Гэхдээ хууль нь бол байж байгаа. Бид нар хуулиа бариад тэр маш сайн хууль байна. Сүүлд нэмэлт өөрчлөлт хийцэн. Энэ дээрээ анхаарад мэрит зарчмаа бариад явах юм бол төрийн алба аяанда тогтворчих. Одоо төрийн алба гэхээр нөгөө мэрэгчлэнүүдийн асуудал. Тий. Мэрэгчлэлтэн гэдэг бол төрийн одоо төшмөл мэрэгчлэлтэн гэдэг маш чухал хүн байдаг. Одоо төрийн маш одоо олон бодлогыг бид нар ярьдаг шүү дээ. Төрийн салбар болгоны одоо бодлогууд байна. Тэр их хурлаар хэдийгээр их хурлаар батлагдаа засгийн газраар хэлэлцэгдээд их хурлаар ороод батлагдж байгаа ч гэсэн тэр бодлогыг мэрэгчлэлтэн хүн бичдэг байхгүй. Мэрэгчлэлтэн хүний гараар бичигдсэн бодлого тэр нь өөрөө төрийн албаны тухай хуулийн дээр ажлын байрны тодорхойлолтын дээр тодорхой заачсан. Тийм бодлого бичдэг хүмүүсийг улам тийм чадваржуулах чадварчуулах тогтвортой одоо тогтвор сууршилтай байлгах тал дээр төр анхаарахгүй бол эн чинь нөгөө улс төрөд байгаа төрийн албаны ингээд хөдлөөд ах юм бол нөгөө бодлого бичдэг хүн чинь өөрөө одоо тэр асуудал юмаа мэддгүй хүн нэг болохгүй бодлого бичээр ачвал яах юм бэ? Тийм байна бичиж штэ. Тэгээ одоо яг хөө тэр нь олон шүлтүүрээр явна л да. Гэтэ тэрнээс нь углуур гар нь харах хэрэгтэй. Бодлого бичдэг хүн шүү. Тий. Тийм учраас их чухал. Тэгээд төрийн албаны гэхдээ төрийн алба гэдэг нэрийн дор нэг хүнийг олон жил байлгаад тэр салбарт салхи оруулахгүй байх тэр нөхцөлийг бас бүрдүүлж болохгүй. Ягаад тэгэхээр чи энэ талаар байна штэ уучлаарай. Чи энэ талаар юу хийх вэ? Чи судалгааг нь хийсэн биз? Судалгааг нь хийсэн. Одоо хоёр сэтгэл ханамж гэхээр хоёр юм байна. За төрийн алба хаагчийн өөрийнх нь ажлаас авч байгаа сэтгэл ханамж. Төрийн албаны үйлчилгээнд байгаа иргэдийн сэтгэл ханамж гэдэг хоёр зүйл байна. Тийм байна. Хоёр талаас. Энэ дээр дүн шилжгээ хийсэн. Гэхдээ төрийн албанд нэг хүн удаан суучгаараа нөгөө сургалт зөвлөгөөн тэр хүнийг чадварчуулах ажил хийгдэггүй болчингуудаа тэр хүмүүс энэ төрийн албанд ер нь бол нэг тогтмол байдалд ороод санаачлаг гардаг тал байна. Тийм учраас төрийн албанд ротац гэж ярьдаг сэлгээ хийчих хэрэгтэй. Гэхдээ тэр нь тодорхой хугацаатай аттестачлал явуулах замаар тэр сэлгээ хийдэг. 4 жилд нэг удаа төрийн албан хаагчдын тэр дундаа бүр даа ялангуяа төрийн захиргааны албан хаагчдын 3-1 дээр 4 жилд нэг удаа тийм одоо сэлгээ хийдэг, артац хийдэг, шинэ хүмүүсийг одоо бас нөгөө талдаа боловсрж байгаа залуучууд байна шүү дээ. Тэднийг оруулж ирж сургах, тэднийг бас төрийн хүн болгох тэр бодлогыг хийдэг улс орнууд байна. Уламжлалаа барих боловч улс орнууд байна. Тийм одоо дэлхийн нийтийн бидэхэн юунууд байна л да. Жишээнүүд. Энийг авч ашиглахгүй нэг хүнийг бас ийм удаан байлгахаар
төрийн албанд бас юм санаачлаг гарч ирэхгүй, шин зүйл гарч ирэхгүй байгаа нөгөө талын юм асуудал байгаа шүү. Тэгэхээр бид нэр аль талын дэнсэлж бас тийм дундын хувилбарыг олох хэрэгтэй. Эдийн засгийн мэргэжлийг яаж олж авсан юм? Социологийн шинжилгээ ухаан өөрөө нийгмийн хоорондын, нийгмийн хүмүүсийн хоорондын, нийгмийн бүлэг хоорондын харилцааг судалдаг шинжилгээ ухаан. Эдийн засгийн шинжилгээ ухаан маань өөрөө харилцаа, эдийн засгийн харилцаанаас бий болдог. Одоо бид нэр Адам Смитийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар ингээд асуудлыг ярьдаг. Гэхдээ нарийнда одоо эдийн засгийн шинжилгээ ухааны хандлага, бүх шинжилгээ ухааны ер нь хандлага нь дундын шинжилгээ ухаан руу явж байгаа юм. Одоо. Тэгэхээр энэ социолог дотор эдийн засгийн социолог гэж байна. Салбар тийм ойлголт байна. Хизэнээс гарч ирсэн. Энэ социологийн шинжилгээ ухаан өөрөө хөгжөөд нэг 30 жил болж байгаа. Тэгээд яг нөгөө Монгол Улсын их сургуульд тэнхэн байгуулагдсанаас нь эхэлж ярина шүү дээ. Тий. Тэгээд энэ социологийн шинжилгээ ухаан өөрөө судалгаа, одоо социологийн судалгааг ярьдаг. Та одоо социологийн талаар их юу гэж ойлгож байна? бүдэг мэдээ. Одоо социологийн шинжилгээ ухаан гэдэг улс төрчдийн барометр гэж ярьж байгаа үстэй. За эдийн засгийн шинжилгээ ухаан дээр ч гэсэн байнга судалгаа, шинжилгээ хийдэг. Тэгээд тэрэн дээрээ харьцуулт хийж дараагийн шийдлүүдээ гаргадаг. Тэгэхээр социологийн шинжилгээ ухааны арга зүйг авч байгаа байхгүй. Судалгааны арга зүй. Нөгөө хоёр шинжилгээ ухаан хоорондоо хэд хэдэн шинжилгээ ухаан. Тэгэхээр нөгөө дундын шинжилгээ ухаан гэдэг ойлголт бий болж байгаа. Тийм байна. Тэгээд дундын шинжилгээ ухаан дотроос эдийн засгийн социолог гэдэг нэршил гарч ирж байгаа. Тэгээд эдийн засгийн одоо социолог юу судалдаг вэ гэхээр одоо эдийн засгийн ямар нэгэн үр дагавар, харилцаа, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст яаж тусаж байна? Одоо мөнгөний эргэлт, хэрэглээний эргэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний хуваарлалт, тийм үү? Одоо бид нар чинь бага орлоготой иргэд их болцсон, баялагын ихэнх хувь нь цөөхөн хүмүүсийн гар төвлөрсөн гэдээ ярьдаг тийм ээ. Энэ болгоныг судалж ингэдэг ийм шинжилгээ ухаан. Тэгээ одоо яг энэ шинжилгээ ухаантай холбогдож хоёр том ойлголт гарч ирж байгаа. Shared economy буюу одоо хуваалцдаг дундын эдийн засаг. Одоо дэлхийн нийт одоо хүн амын тоо өсөж байна. Дэлхийн нөөц дааз багасж байна. Тий, дааз гэтэр нөөц багасж байна. Энэ үед хүн төрөлхтөн өөрөө хямд төсөр аргаар амьдрах тийм сонголт үлдэж байгаа. Тий. Тэгэхээр энэ бол нөгөө shared economy буюу дундын юмаа хуваалцдаг. Заавал хүн болгонд нэг ширхэг байх албагүй. Тий. Хаяаг хэрэгэлдэг юм. Тэгээ энэ чинь нүүдэлчний зам шүү. Бараг одоо бид нэр тийшээ орно. Тэгэхээр яг эн чинь өөрөө биднэрт байсан зүйл байхгүй. Одоо яг энэ shared economy хамгийн сайн одоо энэ хандлагыг бол аваад хэрэгжүүлж явж байгаа орн Япон орн байна. Бүх юмыг энгийн бөгөөд ухаалгаар шийдсэн төсөр, хямд төсөр. Одоо Японд бол буудлууд байдаг тий. Айгүй жижиг метр квадраттай бүх юмаа шийдсэн. Яг ингэхгүй бол хүн болгон нэг юмтай, хүн болгон машин. Одоо нийтийн унаа гэдэг бол өөрөө саяны дундын эдийн засаг багхгүй юу? Эконом багхгүй, shared эконом багхгүй юу? Тэгэхээр бид энэргүй аяанда явна, дэлхийн эдийн засагч явна. Ягаад тэгэхээр нөөц ч өөрөө хязгаарлагдмал. Чи энэ бүх зүйлийг хаанаас авч байна? Одоо би бас Монгол Улсын их сургуулийг төгсөөд энэ шинжилгээ ухаанаар одоо магистрийн зэрэг эзэмшсэн хүн, тэгээ зэрэг авсан хүн. Тэгээ цаашаага өшөө сурж боловсрохыг ирмэлзэж энийг судална, уншина. Өөр сангийн хамт ажиллаж байснараа эдийн засгийн талын нөгөө тэр салбарыг судлах хүсэл ирмэлзэл асар их болоод энэ хоёр ингээд уулзж байгаа байхгүй. Миний мэрэгжил, миний ажиллаж исэн газар хоёрын уулзвар дээр миний сэдв уулзж байна. Би тэр сэдв олж авч байна. Би цаашаага энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж гэтэл улсын хэмжээнд бүр дэлхийн хэмжээний урсгалыг хандлагыг одоо энэ угаасаа бодиттой байж байгаа онол байхгүй. Онол. Энийг одоо Монголд бол эдийн засгч мэдж байгаа, социологч ч мэднэ. Би энүүгээр илүү явах, одоо энийг лавшруулах, судлах үүрэг надад оногдож байгаа. Би төрүүлж тэрийг олж харсан учраас. Тийм байна. Нөгөө талд одоо саяны онол те shared economy
poverty буюу одоо ядуучуудын гэж хэлэх наашаа одоо бага орлоготой иргэдийн эдийн засаг гэдэг нэг ойлголт гараад ирлээ. Дэлхийн нийтийн хүн амын одоо 70% нь 70-аас 80% нь бага орлоготой байна л да. Бага орлоготой. Тэгэхээр тэдний өөрсдийн эдийн засаг гэж байдаг. Өөрсдийн хэрэглээ байна. Байна тий. Зөвхөн тэдний бага орлоготой хүмүүс. Одоо Prius машин бол та бидний одоо тий ундаг. Тий. Одоо миний ундаг Prius машин гэхэд бага орлоготой иргэдийн эдийн засаг баггүй юу? Тийм. Тэгэхээр энэ ойлголт өөрөө саяны эдийн засгийн состойгоор дамжиж гарч иж байгаа юм л. Тэг яагаад иргэдийн ихэнх нь ийм бага орлоготой байгаад байна? Баялагын хуваарлалт яагаад нэг тал руу ингэж илүү төвлөрөөд байна гэдгийг судлаад үзэхээр нөгөө бага орлоготой иргэд эдийн засгийг хамгаалдаг юм байна. Өөрийн эдийн засгийг хамгаална гэдэг бол одоо дотроосоо худалдан авалт хийх, бие биенээ дэмжих, нөгөө жидүү Тийм байна. Тэ жидүүгээ хөгжүүлэх, тэгээ жидүүгээ бий болсон бүтээгдэхүүнийг хэрэглэх. Бүгдээрээ очиод нийгмийн цөөхөн бүлэг хүмүүсийн хэрэглэх гэдэг өөрсдөө зовоох шаардлагагүй. Тэгснээрээ нөгөө мөнгөний хэрэгэлт нь тэр давхраг дотроо л байдаг. Тий, би яг наад дотроос чинь сони юм харчлаа. Энэ pop гэдэг нэг мундаг юу вэ штэ. Урсгал гарч ирж байгаа Монгол тий одоо K-pop тэр яаж гараад байгаа штэ тийм үү? Тий, Корея. За гих мэтэр ингээд тэрэн шиг биднээс бас өөртөө яг тийм одоо юм бий болгож өөрийнхөө юм худалдан авах тийм үү? Монгол жидүү гэж бас тустай нэг хөөрхөн ухтхан байж болох нэ тэ. Монгол бол үйлдвэрлэгч орн биш. Хэрэглэгч орн байхгүй юу? Хэрэглэгч орн учраас бидний олсон валют гадагш урсаад. Нөгөө бид нар дандаа гаднаас хэрэглээд нь шүү дээ. Урсаад тэгээ валютын нөөцөө бид нар барьж эндээ хоримтлал үүсгэж чадахгүй байгаа. Тэгээ ямар үед хоримтлал үүснэ гэхээр өөрсдийнхөө юмыг хэрэглэж эхэлсэн цагт тэр мөнгө чи ядаж гадагш урсахгүй дотроо эргэлдэх. Энэ боломж байгаа хгүй. Энэ чи өөрөө бага орлоготой иргэдийн эдийн засаг. Улс орны түвшинд ярих юм бол Монгол улс өөрөө дэлхийн нийтийн одоо 200 орн дотор бага орлоготой иргэдтэй оронд орно шүү дээ. Тэгэхээр бид өөрийн гэсэн энэ эдийн засгийн бодлого платформтой байх хэрэгтэй байна л. Тэгэхгүй бол дандаа нэг юм хэрэглэгч худалдаж авдаг артан болчих гээд. Тийм байна. Үйлдвэрлэдэг, нэмэн өртөг шингээдэг те нөгөө эдийн засгийн хэллэгээрээ бол. За хоёулаа одоо яриага нэг цааш нь өөр сэдвээр орно. Тэхийн тулд би чамд нэг 100 гэж нэг юм тэмдэг байна. Энэ бол одоо Монгол улсыг цааш нь 100 сайхан залуу, 100 сайхан одоо Монгол төрийн түвшээ, 100 сайхан одоо төрийн ноён нөр болсон хүмүүс. Тэгээд энэ 100 маань хэдэн мянга болоод ингэ явчих юм бол биднээс 3 сая хүн биш 300 сая хүн 3 тэрбум хүн шиг болчих واخгүй. Хүн бүхэн 100 хүний өмнөөс ажиллана. Хүн бүхэн 100 хүний өмнөөс бүтээгдэхүүн бүтээн гаргана. Хүн бүхэн 100 хүний өмнөөс эхэрнээ хариуцлага хүлээнэ. Эхэрнийхээ өмнө ачаа үрэн шүү гэж бодчихтол тэгээд бид бол ерөөсө жигтийнхээ олуулаа болчих юм. Бидний харин цөөхөлөө байгаач бас давуу тал юм биш үү? Орчин үед. Одоо бол тийм болж эхэлж байна. Болж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ их өөрчлөлтийн ихэнх үед шин цагийн одоо шин тооллын одоо чимээ болж орж ирж байгаа чамд баярлалаа. Тэгээд энийг би ямар ч байсан өөрт чинь өхөн зөв. Энийг зүүх эрхтэй хүн. Тэгээд сайхан залуу одоо ирээд рүүгээ тэмүүлж яваа өөрийн бодолтой хүн гэж энийг зүүж өгчгөө. Тэгээ хоёулаа кофега уун. Би таны кофегаар дайлна. За энийг энд зүүчихье. Энэ зургийг би чамд зориулж чамтай танилцахын тулд энд тавьсан. Энэ бол дээд тэнгэрээс сая төрсэн бүртчин гооморлын хамт гэж бид нэг сайхан зохиол бий. Манай зураашийн зурснаар биднээс сэтгснээр бол энэ дөнгөж хүн болж эхэлж байгаа. Домог юм болохоор тийм ээ. Одоо энэ гар мар нэгэ гүйц дуургаагүй хоёр хүн хоорондоо гүйц салаагүй заримынхын нүүр нь энэ чон маягийн тийм ээ.
нөгөө доотх нь тэр одоо дуваас охин ганц нүдтэй духан дундаа 3 нүдийн газар харах үлгөө. Тий. Тэр тэнгэрийн хаяанд өөжиг тэргэн дотор нэгэн сайхан бүсгүй сууж явна. Түүнийг хүний гэргий болоогүй бол чамд авч өгсөн бай гэд 20 бүрээдийн талын ярь явчихсан шүү дээ. Тэгэхээр ингээд өөрөө биднес түрүү ярьсантай Ван хаан тийм ээ хэрээдүүд наймаан тэ наймааныхан санаа ээжийн тал чи чин зээн гэж байгаа 8-ны зэ нагцууд манай. тий нагцууд чинь. За энэ бүсгүй бол одоо 20 бүрээд бүсгүй байх нь байна тийм ээ. Ингээ биднес бол яс ухсхаа үндсээр бол яахын аргагүй нэг мод шиг юм одоо үндэстэй салаа мөчөртэй юм. Тэгэхээр энэ танай аймагт чиний төрж өссөн газар ер нь аялал жуулчлал ер нь хөгжих ёстой юу? Ёстойгоор барахгүй гайхалтай хөгжих ёстой гэж боддгийг. Тий. Эдийн засгийнх нь одоо нэг том тулгуур нь байх хэрэгтэй юм л да. За энэ бүргэдийн тухай ярьж байна. Энэ бол нүүдэлчдийн юм, нүүдэлчдийн соёл. Гэтэ энийг 21-р зуун хүртэл авч явна. Хадгална гэдэг бол тэр энэ бол аялал жуулчлалын том брэнд болчихж байгаа. Аялал жуулчлалын том бүтээгдэхүүн. Тэгээ энэ бол биднэрт одоо дэлхийд Монголд л байна. Айшулбан гэдэг охин тав нийтэн те. Одоо манай Казак төмний Баатар охин. Одоо би бол орчин цагийн Баатар гэж хэлнэ. Тэр охиныг яагаад Баатар гэж юм гэхээр тэр дэлхийн нийтийн мэддгүү, анзаардгүү байсан юмыг дэлхийн нийтийн анхаарлын төвд аваач чадсан. Тэр зүгээр даруухан байга амьдралаараа ахуйгаараа. Тэр Айшулбан нөгөө олон нийтийн танил болж эхэлсэн шүү дээ. Тэгсэн. Дэлхийн нийт таньж өглөөд кинонд тоглоод ингээд тэгсэн нэг сонин статистик үзүүлээд байхгүй. Монгол улсын аялал жуулчлалын Монгол жуулчлсан одоо гадаадын иргэдийн тоо 2 дахин өссөн. Тий. Тэр зүгээр нэг одоо охины тий. Баян үйлгийн аймаг гэхэд Баян үйлгийн аймаг нэг жилдээ Айшулбан одоо гарч ирэхээс өмнөх он жилүүдэд жилдээ нэг 20 мянган жуулчин авдаг байсан юм байна. Одоо саяхныг хүртэл одоо өнгөрсөн жил гэхэд 70 мянган жуулчин авч. Хэд дахин өссөн байна. Үгүй тийм байна. Үгүй нэг тийм байна. Үгүй нэг одоо нэг хүн $5 үлдээлээ гэж бод татлын чинь. Тэгэхээр аялал жуулчлал гэдэг зүйл дээр маркетинг тэгээд тэрэн дээр нэмэх нөгөө брендийг сурчлах маркетинг гэдэг бол ямар асар чухал вэ гэдгийг харагдаж байгаа юм. Тий. Ястаа тэр мөнгө, тэр ирсэн мөнгө хаана очиж гэдэг тэр иргэд дээр очиж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Одоо Таван богдод гэхэд дид үтс байхгүй. Алтай Таван богдын ингэрд тог сахилгаан байхгүй. Зам гаргүй бариагүй. Тэнд хідэн казак айлууд казак гэрээ бариад жуулчдыг хүлээж авч байна. Тэнд валют үлдэж штэ. Тэнд үлдэж байгаа. Ястаа үлдэж байгаа. Тэгээ бид цаашдаа бол аялал жуулчлал бол манай нэг одоо эдийн засгийн нэг тулгуур гэж үзээд зүгээр хайчих биш. Энийг улам хөгжүүлж тэр цаашаа улам боловсронгуулах тал дээр анхаармаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэг чухал зүйл дид бүтц. Дид бүтц маш чухал зүйл байдаг. Тий. Одоо яг хөө зам бол 21 аймаг засмал замтай холбогдчихлоо. Дээрээс нь агаарын зам. Агаарын замын аюулгүй байдал. Тэгээд бүс нутгуудын аэропорт одоо нисэх буудлууд. Тэрний 5 тух. Одоо ямар хүмүүс дэлхийн ямар хүмүүс аялаад байна гэхээр тодорхой хэмжээний хуримтлалтай болцсон, амьдралаа шийдсэн ийм хүмүүс аялаад байна шүү дээ. Тэр хүмүүс юу хүсдэг гэхээр 5 тухыг хүсдэг байхгүй. Аюулгүй байдгийг хүсдэг. Биднэрт балиуд авсарч өгж байгаа хүнийг тэр аюулгүй байдал 5 тухыг хангах нөхцөлийг бүрдүүлэх юм бол зөвхөн Баян үйлгийн аймагт гэлтгүй Монгол улсын өнцөг уламбарт аялал жуулчлалыг татах, хөгжүүлэх бүрэн болж байна. Чи сангийн яамд ажиллаж ирсэн, нэлээдгүй том ажлыг бужигнуулж ирсэн хүн. Тэгээд би чамд энэ кафег өгт нөөтгөө гэнэ. Яг тэгэхээр би өөрөө нөөтөө төлөлдсөн. Төлөөд авсан байгаа шүү дээ нэгэ тийм үү? Төлөөд ин авах та. Чи энэ нөөтийг ер нь бий болгох тал дээр нэлээ ажилласан тал байна уу юу? Сангийн яамд ажиллаж байсан учраас энд оролцсон. Нөөт гэснээс одоо би та чиг сонин байдалд асууж байна.
нөт нэмэгдсэн өртгийн албан татвар гэж байгаа юм. Одоо та бидний одоо хил занчснаар ий баримт тий ий баримтаар нь мэднэ. Тий баримт. Тэгээ энэ бол тухайн бараа ажил үйлчилгээ нэмэн өртөг шингэсэн бол ямар нэгэн одоо нэмэн өртөг гэдгийг ойлгож байгаа тий. Тэр шингэсэн болвол тэрний хувь хэмжээг өртөг дээрээ нэмдэг. Энэ өөрөө их олон талын ач холбогдолтой. Одоо намайг сангийн яамд ажиллаж байхад нэмсэн өртгийн албан татварын хууль нэмэлт өөрчлөлт ороод ий баримт буюу одоо нэмсэн өртгийн албан татвар явах цахим тогтолцоор шийдэлцсэн. За. Энийг бол Монголын мундаг инженер мэдээлэл технологи инженер залуучууд гайхалтай залуучууд хийсэн. Анх энэ их хурал дээр шийдвэр гараад засгийн газар хэрэгжүүлдэг. Гараад одоо яаж цахим болгох вэ? Яаж энэ далд эдийн засаг буюу хүмүүс чинь 10 төгрөг олоод 2-ын мэдээлээд 8-ыг нууцгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр аруулангийн яаж гаргаж ирэх вэ гэхээр энэ бол ерөөсөө ий баримт юм байна. Тэрийг яах вэ гэхээр иргэдийн дэмжлэгтэй, иргэдийн оролцоотойгоор. Та одоо очиод нэг ий баримт авч байгаа шүү дээ. Тэгэхээр та Монгол улсын одоо эдийн засагт та хувь нэмэр оруулж байна. Далд эдийн засгийг байх болгоход хувь нэмэр оруулж байна. Хариуд нь та 2% буцааж авч байна. Тийм ээ? Тий. Би энийг бол одоо ий баримтыг нэг хийж байгаад авч байгаа. Тэгээ би одоо тоон үзүүлэлтээр нь хэлье л да танд. Айгуу сонин. 4 жилийн өмнө Монгол улсын эдийн засаг одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үг л дээ. Нэг 9 орчим тэрбум доллар байсан. Одоо хэдгээч та 20 гаруй тэрбум долларын эдийн засаг болчихсон. 2 дахин өссөн. Улсын төсөвт нэмэлт өртгийн албан татвараар орж ирдэг мөнгө бол нэг 200 орчим тэрбум төгрөг байсан. Одоо нэг их найд гараа явцсан. 2020 оны төсвийг батлахад сангийн яам зөвхөн нөөтийн орлогоор 1.4 их найдын орлого олно гэж харлаад байсан. Тэгээд татварын бааз сүр нэмэгдээд эдийн засаг өөрөө нэмэгдээд далд эдийн засаг хомогдоод тэр ирчээрээ улсын төсөв өөрөө их том болчихсон. Улсын төсөв 4 жилийн өмнө бид нэг улсын төсвийн зарлага нэг 5 орчим их найд. Өнөөдөр 13 их найд. 7 их найдаар нэмэгдсэн байхгүй. Бидний одоо өртөг нэмэгдэж байна. Нөгөө талдаа бид байхгүй далд байсан нуугдмал байсан эдийн засаг гаргаж ирснээрээ эдийн засгийн эргэлт маань том болж ийн гэсэн үг. Гэтэ энд зөвхөн нөөт гээд нөөтийн оролцоо 50-60% энэ эдийн засгаас. Нөгөө талдаа нөгөө түүхийн үнийн өсөлт, нүүрс, зэс. Одоо бидний гол мөнгө олдог, нөгөө гол гадагшаа зардаг. Энэ бол нөлөө байгаа л да. Аав чинь юу хийдэг? Юу хийж байсан 90-ад оны үеэ? Ер нь манай аав Баян-Улгийн аймгийн хүн. Тэгээ тэндээ дээд боловсралтай инженер эдийн засагч. За. Инженер эдийн засагч. Инженер эдийн засагч. Одоо чи аавынхаа мэргэжлийг тэр үеийн нөгөө одоогийн шинжилгээ ухааны технологийн их сургууль. Зөв. Тэр үеийн политехникийн их сургууль гэж байсан юм л шүү дээ. Тэр сургуулийг төгссөн. Ээж бол бас санхүү эдийн засгийн дэд сургуулийг төгссөн эдийн засагч. Тэгээ яг 90 оны эхэнд шилжилтийн үед манай аав ээж яг бидний насн дээр биднээс арай залуухан байсан юм уу? Төрийн байгууллагад ажиллаж байгаа тэр байгууллага нь татан буугдаад гэхдээ ардчил хүний эрхчлөө капитализм гэдээ явсан хүн бол манай аав. Тэгээ за одоо сайхан капитал бий болгодог хэрэгээ гээд арилжаа наймаа хийгээд ганцганд яваад эхэлсэн ийм хүн байдгийг. Чи бас хүмүүст нэг хит шудраг ханддаг тал байна уу юу? Нэг шаардлагатай энэ төр ханддаг. Тэр нөгөө эцгээхийн юм байдаг баг л та. Тийм юм шиг байна тий. Хүмүүжил гэр бүлийн. Манай аавыг бол ер нь шудраг хүн гэж ярьдаг. Одоо хүнд бол хэн дүн тавьдаг гэхээр эргэн тойрон амьдрал тэр арт түмэн тавина шүү дээ. Тийм. Баян-Улгийн аймагч өөрөө 100 мянган хүн амьдардаг. Тэр маш сайн мэднэ шүү дээ. Тийм юм бэ. Тэгээ аавыг бол их шудраг гэж ярьдаг. Одоо би тэрийг авчихсан. Гэтэ шудраг байна гэдэг бол зөрүүд байна гэсэн үг биш шүү дээ. Биш дээ. Бас шудраг байна гэдэг бас шудрахын ч нэр биш. Нэрч биш дээ. Ер нь энийг үлдлээр харуулад аль болох шудраг байхыг хичээж явж байгаа. Би бол бодохдоо ер нь бол энэ шудраг ёс үнэн байх гэдэг бол бидний нийгмийн том үнэт зүйл байх хэрэгтэй.
нийгмээрээ бид нэр энийг үнэт зүйлийн төвчөнд авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр шудраг хүн тийм тэнэг харагдаад тий шудраг хүн ухаангүй харагдаад байх шаардлага байхгүй. Яг тэгвэл бид бие биендээ шудраг хандаад шудраг амьдраад үнэн амьдраад эхлэх юм бол бүгд нийгмээрээ тэгвэл нөгөө хүндлэл өөрөө бий болдгийг. Бие биенээ хайрлаж эхэлдэг. Одоо улс орныг хөгжилж өөрөө хүн амынхан эвнийдлээс их юм хамаардаг. Бие биенээ шудраг ханддаг, үнэн байдаг, үнэн харилцдаг ард түмэн бие биенийхээ төлөө юу ч хийхээс буцдаг. Ах нэг юм сонирхож байна л да. Чи яг одоо юу хүсэж байна? Чи бие сайхан боловсруулсан байна. Гэрээ бол төхнүүлсэн байна. Хинээс хараат бас санхүүгийн хувьд болж чадсан байна. Өөрийн гэсэн аж ахуйтай, тийм ээ? Тий. За чи улс орондоо бас тодорхой хэмжээгээр ажиллаа хийцэн, туршлагаа хөрвүүлсэн юм байна. Одоо миний хөө юу хүсэж байна? Хүсэж байгаа юм олон байгаа. Гэхдээ энийг сэгслээд системчлэх хэрэгтэй. Яг хамгийн түрүүнд 90 биеийн тогтоох хэрэгтэй. Та бол түрүүн ярьлаа. Бие зас, гэрээ зас, төрөө зас. Монгол философи баггүй. Тий. Энэ бол дэлхийд бол тийм юм ярьдаг ард түмэн мэдгүй өөр хэлээр яаж яриад байгаа. Энэ бол асар том юм багтааж материалын талаас нь ерөөс ойлгоод байдаг энэ асуудлыг. Гэрээ зас гэх юм одоо байшинтай тий. Төрөө зас гэх нэг бизнестэй ч юм уу том компанитай тэгж ойлгож болохгүй юм шүү. Бие заасан гэдэг бол нөгөө хүмүүжил тэгээд төлөвшил тий. Тэгээд өөрөө ямар нэгэн юмас татгалзаж чаддаг, шийдвэр гаргаж чаддаг. Сайн, муу, хар цагааныг ялгах энэ бол бие засах ухаан. Энэ бол одоо казакийн ард түмэн бас тэгж сургадаг. Казакаар яг юу гэж? Казакаар одоо Абай Кунанбаев нэг гоё үг хэлсэн. За. Абай Кунанбаевыг та мэдгүй яах вэ? Дэлхийн том эрдэмтэн тий. Одоо Күнзийн сургаал гэдэг шиг Абайн сургаалаар л Абай замлыг уншиж бас хүүхд байхдаа. За Абай бол хэлсэн. Нэг гоё үг хэлсэн. Хэрвээ чи өөрийгөө бодож хөдөлмөрлөдөг бол чи амьтнаас ялгахдаггүй. А хэрвээ чи бусдын төлөө, бусдын сайн сайхны төлөө зорж хөдөлмөрлөж тэрийг дотроо багтааж амьдардаг бол чи бол Бурхныг шийч хүртэн Бурхныг хамгийн хайртай хүмүүсийн нэг бол гэж энэ үг бол нөгөө бие зас гэдэг юм руу аваачиж байгаа. Яг аваачиж тийм байна. Тийм байна. Хоёрдугаар амьтнаас ялгар. Тий. Одоо гэрээ зас гэдэг тий. Гэрээ зас гэхээр бас нэг казак философи. За. Гэр нь өөрөө төлөв төвшин. За. Амар амгалан. Зөв. Хайраар дүүрэн. За. Тийм үү. Хүндэтгэлтэй ханддаг. Бусдын одоо ганцаараа байхдаа ч ёс зүйтэй байдаг гэж үг ээ тий. Ганцаараа байж ихтэй ёс зүйтэй. Тийм юм болов гэж. Тэгэхээр нөгөө тэр талаас нь би илүү хараад байгаа л да. Тэгээ одоо би та түрүүн асуудлаа юу хүсэж юм гээд. Одоо бид нэг залуу байна тий. Биологийн нөөц зэрэг ярил би нэг 30 жил амьдрах ирээдүй тий хамгийн бага тооцоход. Тэгээд миний өр хүүхд амьдрах энэ нийгэм, энэ орчин. Тэгэхээр цаг үедээ нэг юмаа хийчих. Цаг үе одоо жоохон хүн болгон өөрөө дор бүрнээ юмаа хийх. Заавал өдөртөж байх. Турк сургууль сурж байхад ингэж ярьдаг ш. Бүгдээрээ нөгөө хүн болгон математикч байх албагүй хүн болгон эцгэх болно гэд үгээд ш. Тэр шиг хүн болгон одоо заавал дарга хүн ажиллаа сайн хийгээд бус нь ажиллаа хийхгүй байх ёсгүй байхгүй. Хүн болгон өөрийнхөө ажлаа хайртай. Хүн болгон хийсэн ажлынхаа хүрээнд хариуцлага хүлээж чаддаг. Тийм л нийгмийг хүсээд байгаа тийм. Хүсхийн тулд хүсэж байна. Гэхдээ энд би өөрөө зөвхөн хүсээд хэвтэх биш. Би хувь нэмэр оруулмаар байна. Чи өөртөө өөрийн гэсэн философитай сайхан залуу байна. Та нарын одоо үе ирж явна. За одоо Баян-Улгийн аймагт яваад очиход таны үг тасалж уучлаарай. Баян-Улгийн аймагт яваад очиход ажилгүй залуучууд их байна.
Тийм дотор Хөдөө орнот. Өстэй дотор Сундуудад очихоор залуучууд айгүй цөөхөн болчихсон. Яг тэгвэл хот бараадаар ажлын байраа хөөгөөд амьдарч штэ. Хаана ажлын байр тэнд амьдарч. Тэгэхээр одоо бид нар Монгол улс чинь цөөхөн хүн амтаа, тархаа, бутархаа, далайд гарцгүй гэдэг тий хэлсэн зовлон бай. Энэ зовлон гэж ярьдаг байсан байхгүй юу? Энэ дутагдал одоо сул тал гэх. Сул тал. Гэхдээ сул тал биш болсон юм. Одын давуу тал болсон. Энийг ашиглаад бид нар нөгөө тархаа бутархаа байдал дээрээ тоглолт хиймээр байгаа байхгүй. Харин тий. Бид нэр орон зайнда. Орон зайд. Яг тархаа бутархаа гэхээр бид нутгаа манж штт хуваагдаад. Тий. Өнцөг болонгууд одоо баруун аймгийн хөлийг манай баян үлгичүүд манж штт. Манж байгаа. Одоо бузрыг оруулахгүй. Буйныг гаргахгүй. Чулуу болгоныг манж штт. Тэрийг хэн хэлсэн гэж бодож чинь чи? Тэр үгийг. Би нэг гайлын рекламн дээр хэлсэн. Та хэлсэн юм аа. Тий, тийм реклам байсан санаж байна. Буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй. Одоо таны үгийг тийм байт. За ингээ та нарын хөгжим эхэлсэн. Та нарын үе хаалга тогсож байна. Миний дүү энэ хүсэл тэмүүллээрээ энэ улс орондоо нийгэмдээ сайхан нийгэм бүтээж өгөөд, орчин бүтээж өгөөд бүх боломжийг нээж өгөхөд хүчин зүтгээрээ. За баярлалаа. Нэвтрүүлэлт урьж оролцуулсанд. Тэгээд таны нэвтрүүлэг дээр нэг залуучуудыг төлхөө дэмжсэн, тий? Залуучуудад итгэсэн хандлага ажиглагдаж харагдаж байна л да. Тэгээд би бол хувьдаа бодохдоо залуучуудын одоо үе бол эрхийн үед бол ирсэн. Гэтэ зөвхөн одоо бүх юм дээр залуучууд бидгээ мунхарлаад байж болохгүй. Одоо бидний өмнө энэ нийгмийг өнөөдөр хүртэл ингээд авчирсан хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс байна. Одоо хүн амын бүлгээр ярих юм бол Ахмад одоо өндөр нас Ахмад хүмүүс тийм ээ. Тэгээд дунд үеийнхэн залуучууд бид нар ийм алтан хэлхээнд дээр энэ улс орноо туршлагатай хүмүүсийн туршлагыг сонсож, алдсан онцныг сонсож, залуучуудын эрч хүчийг нэмэрлэж, дунд үеийнхний тэр төлөвшлийг бас суур болгож тий. Ингэж бид улс орноо хөгжүүлэх ёстой дор бүрнээ өөр өөрсдийн хариуцсан ажлаа сайн хийх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Өөрөө ч бас тэр тал дээр өөр дээрээ бас их анхаардаг. Ийм л байна. За баярлалаа тань. Өстэй сайхан байна. Энэ үгийг сонсоход ингээ хоёулаа энэ ярилцлага ингээ өндөрлөлөө. Баярлалаа.